Баянгар аймгийн насан туршидчдын аврах шалгаруулах үндэсний бүхий барилдааныг шинэ жинс цумын манлай зан лодын бүлтэг агсны нэрэмжит болгон тус суманд зохион байгуулж байна. Мөн энэ үеэр тус сумын залагын хүчтэн бүхий дэвжээний нээлт болж байгаагаараа давхар онцлогтой байлаа. Баянгар аймгийн шинэ жинс сум нь нийслэл хотоос 900 гаруй км, Баянгар аймгаас 265 км алслагдсан Монгол орны хийгээд аймгийнхаа хамгийн урд захын сум юм а. Өв соёл үүх түүхээрээ барахдаг улсын арслан оюун бол улс аймгийн начин Баянгар аймгийн жинс сумын угуул Батмагнанаар алслагдсан энэ суманд урилгаар очиж сумынхаа наадамд 11 төрүүлж дөрөв зүрсэн лодын бүлтэг агсны алдрыг олонд таниулсан үндэсний бүхий барилдаанд зодоглож сумын ард иргэдэд хүндлэл үзүүллээ. Энэ холын сумыг зориод ирсэндээ маш их баяртай байна. Бас энэ говь нутгийн айгуул зочломтой сайхан улсууд байдгийг би мэдэн. Гэхдээ энэ жинс сум анх удаа ирж байна би. Тэгээд жинс сумын одоо ард түмэндээ маш их баярлаа. Намайг урьж оролцуулсан. Тэгээд одоо дараа жил бас манай жинс сумын маань түүх 70 жилээ болох гэж байгаа маань. Тэгээд одоо жинс сумынхаа одоо ард иргэдэд энэ их ойн баярын мэндийг хүргэе. За ер нь бол шинэ жил суманд анх удаа ирж үзэж байна. Өмнө нь яг Баян өнөр суманд бөмбөрчл бас агуурын дэс барилдаад энэ жил анх удаа шинэ жимс ирж үзэж харж бас анх удаа нутгийн дэвжээр зодоглох гээд байж байна. Лодын бүлтэг агсан анх 25 настай та шинэ жинс сум анх байгуулагдсан түүхт ойн барилдаанд төрүүлж түүнээс хойш суманда 11 төрүүлсний 9 нь завсаргүй төрүүлсэн бол 4 үзүрсэн ховорхон амжилт хийсэн юм а. За тиймдээ ч нутгийн ард иргэд нь хол яваагүй ч хонхортой босоо хүчтэн хэмээн лодын бүлтэг агсны амжилтыг үнэлэн хүндэтгдэг байна. 24-28 оны засаг даргын мөрийн хөтөлбөрт орсны дагуу шинэ дэвжээний нээлтийг бас бүлтэг агсныхаа өр хүүхдүүдтэй ярилцаж энэ насан туршидчдын аймгийн аваргыг сумдаа анх удаа тэр дунд анх удаа зохион байгуулахаар ингэ санал тавиад өнөөдөр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж байна. Ирэх жил шинэ жинс сум байгуулагдсны түүхт 70 жилийн ойг тохиох юм а. За түүнийг ухтан аймгийн насан туршидчдын аврах шалгаруулах үндэсний бүхий барилдаанд зохион байгуулагдахаас гадна манлай зан лодын бүлтэг агсны нэрэмжит залагын хүчтэй үндэсний бүхий дэвжээний нээлтийг хийсэн юм а. За энэ тухай сумын манлай зан лодын бүлтэг агсны арга гэр гүн талархалтай байгаагаа илэрхийллээ. Залагын хүчтэй дэвжээний бүхий нээлтэн дээр одоо нэрэмжит барилдааны нэрэлдүүлж аймгийн залуучуудын авраг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа. Сумын нутгийнхаа удирдлагуудад маш их баярлж байна. Ингэж алдаршуулж байгаа юм. Ингээд залагын дэвжээнээс улсын цолтой өгөх төрн бахаа гэж найдаж байна. Уг үндэсний бүхий барилдаанд тус аймгийн 16 сумын хүчит 90 гаруй бүх хурд хүчээс хорин уран мөхийг уралдуулан аймаг сумын иргэдэд баясгасан юм а. За эдгэрчүүдийн аймгийн аврах шалгаруулах бүхий барилдаанд аймгийн арслан төвшин төгс төрүүлсэн бол улс аймгийн цолтой бүхий барилдаанд улсын начин Батмагнэ төрүүлж улсын арслан оюун болд үзүүлжээ. За шинэ жинс сум залаа жинсийн цагаан ямааны ноолуураараа алдартай. Тиймээс нутаг орныхоо брэнд болсон цагаан ямааны ноолуурыг зорин очиж барилдсан хүчит бөхчүүдийн бай шагналд бэлэг болгон барьсан нь онцлог байлаа.